Сарын сүүлд нь тэр нэг онцлол хийж ихсэн өдрөөс өмнө бол хэдэн төгрөг байсан би үрэл дуустдаг байсан. Ялгаа баг. Ямар нэг аргаар л тэгэл ингээд мөнгө бол амархан шүү дээ. Өргөдөх нь амархан тийм биз дээ. Тэгэд ингээд харахаар хүн олсноороо биш хуримтлуулснараа хөрөнгөтэй болдог гэдэг бол хамгийн үнэн үг юм байлээ. Би олсноороо гэсэн бол аль хэдийн тэр үед би зорилготой хүрчээр байсан. Тэгэхэд би хэдэн жилийг ингээд өнгөрөөцсөн байсан. Тэгэхээр би урд нь эхэлж болох байсан шүү дээ. Одоо ингээд хоног хугацаагаа алдчихжтэй гэж харамсаа суугаад ах хэрэггүй. Чи өнөөдөр ингээд бодсон бол яг одоо ингээд ихэл. Яг одоо миний бичлэгийг сонсоод тийм сэтэл төрсөн бол одоо хийгээл ихэл. Одоо дансамт чинь 10,000 төгрөг байна уу, 5,000 төгрөг байна уу, 50,000 төгрөг байна уу, 500,000 төгрөг байна уу, 50 сая төгрөг байна.